Европын холбооны комиссар Америк нэгдсэн улсын цэргүүдийг орлох хамтарсан цэргийн хүчин байгуулах санал дэвшүүллээ. Гренланд НАТОгийн идээл дор батлан хамгаалах салбарын хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэв. Марин Ле Пены давслаалдах шатны шүүх хурал эхэллээ. Энэтхэг улсын эдийн засаг 3 жилийн дотор Герман улсыг давах төлөвтэй байна. Сайн мэцэн үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Олон улсад басан онцлог мэдээлэлээс таймлаг өргөе. За, Европын холбооны батлан хамгаалах комиссар Андрес Кобелюс Европын холбоо 100 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй байнгын цэргийн хүчин байгуулж батлан хамгаалах үйл ажиллагааг зохицуулах улс төрийн механизмыг шинжлэх ёстой гэж мэдээллээ. Даатгаар Оросын түрэмгийлэл Америкийн Европоос анхаарлаа холлуулсан байдал зөвхөн Америк нэгдсэн улс Гренландыг эзлэхээр занал хийлж байгаа нөхцөлд Европын батлан хамгаалах салбарыг төлөөлсөн бүтэц бүрэлдэхүүн зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Европын холбооны батлан хамгаалах комиссар Андрес Кобелюс Шведийн аюулгүй байдлын баг хуралд оролцохдоо тийхүү Европын аюулгүй байдлын асуудлыг хүнджээ. Тэрээр яриандаа олон улсын цэргийн бодлого нэгтгэдэггүй тохиолдолд үр дүнтэй байж чадахгүй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон байна. Кобелюсийн үзэж байгаагаар Европын батлан хамгаалах салбарын бэлэн байдал 3 үндсэн тулгуурт түшиглэн гэлээ. Үүнд үйлдвэрлэлийн хүчин чадалд хөрөнгө оруулалт хийх, зохион байгуулалт сайтай институт бий болгох, мөн сөрөх болон шаардлагатай тохиолдолд тэмцэх улс төрийн шийдэмгий ирмэлзэлтэй байх юм а. Зөвхөн батлан хамгаалах салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь эдгээр шаардлагыг хангахгүйг. Шалтгаан нь Европын холбооны орнуудын ив нэгдэл хангалтгүй байгаа явдал юм. Андрес Кобелюсийн хэлж байгаагаар бид хөрөнгө оруулалтаа зөвхөн 27 орны жижиг бие даасан цэргийн хүчин шиг биш, харин бүх Европын хүчийг нэгтгэх байдлаар зохион байгуулах ёстой гэв. Энэ санааг тэрээр Европын холбооны урьд өмнөх өндөр албан тушаалтнуудын нэг болох Жозеп Боррелийн үгнээс иш татсан байна. Түүний санал болгож байгаагаар Европын улс орнуудын ив нэгдлийг нэмэгдүүлэх, улс төрийн шийдэмгий ирмэлцлийг бий болгох нэг арга нь Европын аюулгүй байдлын зөвлөл байгуулах явдал юм. Энэхүү санааг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Германы ерөнхийлөгч Ангела Меркель нар санал болгож байсан удаатай. Европын аюулгүй байдлын зөвлөл нь байнгын болон ээлжийн гишүүттэй байх бөгөөд зөвлөлийн дараагаар улс орнууд ээлжлэн ажиллаж болох юм байна. Мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд Европын холбооны тэргүүлэх байгууллагууд болох Европын комисс болон зөвлөлийн дарга нар орхон зүүн хэрэг юм. Үүн дээр нэмээд хэдийгээр Европын холбооноос гарсан ч гэсэн нөлөө бүхий Европын улсад зүй ёсоор тооцогддог Их Британи улсыг ч багтаах ёстой гэв. Тийхүү зөвлөлийг багадаа 10-аас 12 гишүүнтэйгээр байгуулах бөгөөд үүрэг нь батлан хамгаалах салбарын хамгийн чухал асуудлуудыг зөвхөн хэлэлцэх бус хурдан шуурхай шийдвэрлэхэд орших юм байна. Ингэснээр Европын холбоо 10 жилийн өмнө Жан-Клод Юнкер, Эммануэль Макрон, Ангела Меркель нарын санал болгож байсан шиг хүчирхэг байнгын 100 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй Европын цэргийн хүчнийг бий болгох боломжтой гэлээ. Гренландын засгийн газар НАТОгийн дэмжлэгтэйгээр газар нутгийнхаа аюулгүй байдлыг баталгаажуулахад гаргах хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдээлж байна. Аман Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын арлыг авах тухай саналыг дахин нэг удаа эсэргүүцлээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс тэргүүтээ улс орнуудад стратегийн байрлал бүхий ашигт малтмлын арвин их баялагтай газар нутгийг алдахгүй тулд Гренландыг Америк нэгдсэн улс эзэмших ёстой гэж үзэж байна. Гэвч үүнийг Гренландын эслийн засгийн газар хүчтэй эсэргүүцэж байна. Ингэхдээ НАТОгийн бүх гишүүн орнууд Гренландын аюулгүй байдлыг хангах нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд НАТОгийн бүрэлдэхүүнт Америк нэгдсэн улс өөрөө орж байгаа учраас Америк нэгдсэн улсын эзэмшилд орох шаардлагагүй гэж үзжээ. Мөн Гренландыг хүч хэрэглэн эзэмшихийг ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэлээ. Дашрам дуртахад Европын холбооны батлан хамгаалах салбарын комиссар Андрес Кобелюс өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улс Гренландыг эзэмших санаачлах нь НАТОг нураах аюултай гэж анхааруулсан байдаг. Тухайн үед Данийн Америк нэгдсэн улс дахь элчин сайд Jesper Møller Сериосон болон Гренландын Вашингтонд суугаа төлөөлөгч Яков Эспоситсон нар цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтнуудтай уулзсан юм.
Энэ уулзалтаар Гренландын асуудлыг хэлэлцсэн талаар Данийн засгийн газрын их сурвалжууд мэдээлсэн. Харин цагаан ордон уг уулзалтын талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзжээ. Дипломат уулзалтууд цаашидч гэсэн үргэлжлэн Гренландын тухайд товч мэдээлбэл энэхүү газар нутаг нь дэлхийн хамгийн том арал, ашиглагдаагүй асар их ашигт малтмалын нүүдтэй газар зүйн хувьд Хойд Америкт харьяалагдагч улс төрийн хувьд Европын нэг хэсэг юм. Гэхдээ Гренландыг Америк нэгдсэн улс өөрийн болгох нь амархан хэрэг огт биш. Дотоод гадаад улс төрийн ноцтой саад бэрхшээлээс гадна хэрв Америк нэгдсэн улс хүч хэрэглэж эхэлбэл НАТОгийн холбоотнуудтайгаа шууд сөргүүлдэх аюултай. Одоогоор Америк нэгдсэн улс 1951 оны батлан хамгаалах салбарын гэрээгээр Гренландд цэргийн бааз байгуулах хэрэгтэй. Гэхдээ Трампын хувьд энэ хангалтгүй буюу бүрэн өмчлөхийг хүсэж байгаа юм. Үүнийг тайлбарлахдаа тэрээр Гренландд Орос хятадын нөлөө хит их Европын холбоо Гренландын аюулгүй байдлыг орхигдуулсан Дани улс ганцаараа хамгаалж чадахгүй гэгчлэн шүүмжилгээ. Шинжээчдийн хувьд Америк нэгдсэн улсыг шууд товтлогоо хийхээс илүүтэй цэргийн хүч нөлөөгөө алгуур нэмэгдүүлэх замаар бодит хяналтаа тогтоох тактикийг сонгоно гэж таамаглаж байна. Дональд Трамп анх 2019 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний үедээ Гренландыг Америк нэгдсэн улс эзэмших санааг дэвшүүлж байсан юм. Харин Дани улс Гренландыг бүтэн 100-ны туш удирдах ирсэн. 1979 оноос хойш аажмаар тусгаар тогтнол руу шилжиж байгаа бөгөөд энэ зорилгыг Гренландын парламентод сонгогдсон бүх нам дэмждэг байна. Франц улсын 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялах өндөр магадлалтай урьдчилсан санал асуулгуудаар тэргүүлж байсан улс төрч Марин Le Pen улсын мөнгийг хувьдаа ашигласан хэрэгт холбогдож гэмбуруутай болно. Өнгөрсөн оны 4-р сард тогтоогдсон. Тэгвэл тэрээр бууж өгүүлгүй давж заалтахаар болсон байна. Шүүх хурал нь өнөөдрөөс эхэлж байгаа юм. Энэ давзаалтах шатны шүүх түүнийг 2027 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэсгийг шийдэх юм. Парисын эрүүгийн шүүх Марин Ле Пенийг 2004-өөс 2016 оны хооронд Европын парламентын гишүүн байх үедээ 5 сая орчим долларын санхүүжилтийг намдаа ашигласан гэх хэрэгээр ялалсан. Шүүх түүнийг хувийн ашиг олоогүй ч намын гишүүдийн цалин парламентын санхүүжилтээр төлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн. Улмаар түүнд өнгөрсөн онд 4 жилийн хорих ял оноос юм. Үүнээс 2 жилийг нь тэнсэн харгалзсан бол үлдсэн 2-ыг гэрийн хорионд өнгөрөөж болно гэж шийдвэрлсэн. Мөн 5 жилийн хугацаанд төрийн албанд ажиллахыг нь хоригдсон. Гэхдээ хорих ялын хэрэгжилтийг давзаалтах шатны шүүх хурал хүртэл хойшлуулахаар болсон юм. Харин өнөөдрөөс давзаалтах шатны шүүх хурал эхэлж байгаа нь энэ. Шүүх хурлын сонсгол 2-р сард дуусах төлөвтэй, харин үр дүн нь зунаас өмнө гарна гэсэн төлөвтэй байна. Энэ шүүх хурлын үр дүн Францад ээлжид улс төрийн томоохон хямралыг үүсгэж болзошгүй байна. Учир нь ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж байсан нэр дэвшигч сонгуульд оролцох боломжгүй болно гэдэг нь дэмжигчдийнх нь уур бухимдлыг өдөөсөн хэрэг болох нь мэдээж. Шинжээчдийн таамгаар хэрэв Марин Ле Пен сонгуульд өрсөлдөх боломжгүй болбол түүний нам болох улс төрийн хит барууны үзэлтэй үндэсний нэгдэл намаас Марин Ле Пений оронд Жордан Барделыг сонгуульд нэр дэвшүүлж магадгүй. Жордан Барделагийн хувьд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэдгээ хэдийн илэрхийлсэн. Тэрээр Марин Ле Пен шудраг бусаар ялагдлаа, Францын ардчлал услаа гэж шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн цахим хуудаснаа бичсэн байдаг. Марин Ле Пен урд нь 3 удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн боловч амжилт олоогүй юм. Харин эх оны сонгуульд нэр дэвшигч боломжгүй болж магадгүй байгаа тэрээр өнгөрсөн оны шүүх хурлын үеэр хурал дуустал хүлээхгүйгээр хурлын танхимыг орхиж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Мөн шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаагаа нээлттэй хэлсэн. Ингэхдээ тэрээр ярианда Францын олон сая иргэн энэ шийдвэрт хэлгэнэж байна. Ардчлалыг уландаа гიშгэж байгаа үйлдэлийг зүгээр хараад суухгүй гэжээ. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Ле Пен сонгогчдын дунд 34-өөс 37% дэмжлэгтэй байгаа. Энэ нь түүний хамгийн ойрын өрсөлдөгчөөс даруй 10 гаруй хувиар илүү үзүүлэлт юм а. Хэрвээ давж заалтах шатны шүүх хуралд ч мөн адил Марин Ле Пен гэмбуруутай болох нь тогтоогдвол олон нийтийг хамарсан жагсаалт цуглаан өрнөж болцсошгүй байгаа талаар ажиглагчид хэлж байна. Франц улсын одоогийн улс төрийн нөхцөл байдал тийм ч тогтвортой биш байгаа. Эммануэль Макроны намын тэргүүлж байгаа засгийн газрын төсөв парламентаас дэмжлэг авч чадахгүй өнгөрсөн онд хийхэд 2 ч удаа унсан байдаг.
Өнгөрсөн он Энэтхэг улс Япон улсыг ардаа орхин дэлхийн 4-р том эдийн засаг болсон. Энэтхэгийн засгийн газрын 2025 оны жилийн эцсийн эдийн засгийн тайлангийн тооцоололоор одоогийн өсөлт цааш ч гэсэн үргэлжилсээр байвал Энэтхэг улс 3 жилийн дотор Герман улсыг давж дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс болж магадгүй гэлээ. Энэтхэг улс 2022 онд Их Британи улсыг ардаа орхин дэлхийн 5-р том эдийн засаг болсон бол 2025 онд Япон улсыг давж 4-р чилсэн гэдэг нь эдийн засгийн хурд өсөлтөд эрчимтэй ахиц гарч байгааг харуулж байна. Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 418 их найд $, хүрч 2030 он гэхэд $7.3 их найд $, хүрэх тооцоо гарсан байна. Одоогийн байдлаар Энэтхэг улс нь Америк нэгдсэн улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Холбооны Бүгд найрамдах Герман улсын араас эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 4-р жигсэж байгаа юм а. Цааш дэлгэрэнгүй статистикийг харвал 2025-аас 2026 оны санхүүгийн жилийн 2-р улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 8.2% өсөлттэй өмнөх улирлын 7.8%-аас дээш гарч сүүлийн 6 улирлын хамгийн өндөр үзүүлэлтэндээ хүрсэн байна. Мөн экспортын үзүүлэлт гэсэн сайжирч 2025 оны 11-р сард бараа бүтээгдэхүүний экспорт нь 3813 тэрбум $, хүрсэн байгаа нь цахилгаан хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүний экспортын өсөлттэй холбоотой гэлээ. Энэтхэг улсын төв банк 2025-аас 2026 оны санхүүгийн жилийн өсөлтийн таамаглалыг 7.3% хүртэл нэмэгдүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтөд голчлон дотоод эрэлт хувийн хэрэглээ дүлхэц болж байгаа ба засгийн газар үүнийг эдийн засгийн өндөр өсөлт, бага инфляцтэй зэрэгцсэн алтан үе гэж тодорхойлж байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт нь хурдтай байгаа ч гэлээ дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүнд ноогдох орлого нь 2024 онд $2694 байгаа нь Япон улсын $32,487, Герман улсын $56,103-оос бага хэвээр байгаа юм. Хүн амын талаас илүү нь 10-аас 26 насны залуучууд ба ажлын байрыг нэмэгдүүлэх гэдэг урт хугацаанд тулгамдж байгаа чухал сорилт болох төлөвтэй байна. Гэсэн дэж олон улсын валютын сан болон Япон улсын төв банкны тооцоололоор Энэтхэг улсын эдийн засаг энэ хэвээр өссөөр байвал ирэх 3 жилийн хугацаанд Герман улсыг давж эдийн засгийн хэмжээгээр Америк болон Хятад улсын араас чигсэх боломжтой гэлээ. Энэхүү хурдтай нэмэгдэж байгаа Энэтхэг улсын эдийн засгийг хойшин татаж болох хамгийн том хүчин зүйл нь Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдэл байж болзошгүй. Энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос улбаны улсын газрын тосыг хямд үнээр их хэмжээгээр авч яана гэж үзэн Энэтхэг улсын тарифыг 500% хүргэж болох талаар ярьсан байдаг. Америк нэгдсэн улсын хууль тогтоох дээд эрх мэдэл бүхий байгууллага болох Конгрессоор Орос улбаны улсын гаралтай нефт байгалинхийг худалдаалсан оронд 500% галлын тариф ноогдуулах тухай хуулийн төсөл хилцүүлэгдэж байгаа гэлээ. Тэдгээр улс орнуудад Энэтхэг улс орж байна. Энэтхэг улсын гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдээлэл өгч нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдээллээ. Энэхүү хуулийн төсөл нь Орос улбаны улсын экспортын бүтээгдэхүүн худалдаж авсан орнуудад тариф 2 дахь 20 арга хэмжээ ноогдуулах зорилготой. Ингэхдээ Орос улбаны улсын цэргийн үйл ажиллагааг санхүүжүүлэх их үүсвэрийг таслах зорилготой гэж цагаан ордноос тайлбар өгч байгаа. Энэтхэг улс нь одоогоор Орос улбаны улсаас авсан нефтийн экспортын төлбөрт 25% тариф ноогдуулж байгаа. Энэтхэг улс нь Бүгд найрамдах Хятад ард улсын дараа орох Орос улбаны улсын нефтийн 2 дахь том худалдан авагч гэсэн тооцоо бий. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Дональд Трамп ажиллаж эхэлсэн цагаас хойш хэд хэдэн удаа цагаан ордноос Энэтхэг улс Орос улбаны улсын нефтийг худалдан авахаа бууруулсан гэж мэдэгдсэн. Харин одоо хүртэл Энэтхэг улсын засгийн газраас энэ талаар баталсан мэдээлэл өгөөгүй байгаа юм. Хамгийн сүүлд Энэтхэгийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд 1.4 тэрбум иргэнийхээ эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, олон их усүрээс хямд эрчим хүч авах шаардлагатай тулгуурлан бодлогоо тодорхойлдгоо гэх тайлбарыг өгсөн байдаг. Мөн Энэтхэг улс нь Америк нэгдсэн улсын нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын 66 байгууллагын үйл ажиллагаанаас гарах мэдэгдэлд хариу өгч, олон улсын нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгд чиглэсэн холбооноос Америк нэгдсэн улсыг гарсанд шүүмжлэлтэй хандаж байгаа гэдгээ илэрхийлжээ. Энэтхэг улсын санаачилсан энэхүү холбоо нь 125 гишүүн оронтойгоор нарны эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг байна. Цаашдын нөхцөл байдлын тухайд хоёр орны хооронд тарифын талаарх хэлэлцээр байгуулагдах хэсэг нь тодорхойгүй байна. Өнөөдөр Америк нэгдсэн улсын худалдааны яамны зүгээс Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай яриагүй учраас тарифтай холбоотой хэлэлцээрүүд гатсан гэх мэдээллийг өгчээ. Мэдээ үргэлжлэж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор багслан мэдээллээ. Өмнө Солонгос улсад нэг өрхийн дундаж зээл 97 сая вонд хүрч 2012 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэндээ хүрчээ.
Энэхүү үзүүлэлт нь 2023 оны 2 дугаар улирлаас хойш 9 улирал дараалан өсөж байгаа юм. Ингэхдээ зээл авагчдын тоо буурсан ч өрийн хэмжээ нэмэгдсэн байна. 2025 оны 3 дугаар улирлын эцэст зээл авсан өрхийн тоо 1968 саяд хүрсэн байгаа нь 2020 оны төгсгөлөөс хойш хамгийн бага үзүүлэлт. Харин дундаж өр өмнөх оныхоос 2 сая боноор нэмэгджээ. Их Британиас зөвшөөрөлгүй, ёс бус зохисгүй 18-аас дээш насныхан зориулсан бэлгийн харилцааг дүрслэн үзүүлсэн дүрс бичлэг бүтээхийг хууль бус гэж зарлалаа. Энэхүү шинэ хуулиар компаниудад ийм дүрс үүсгэх хэрэгслийг нийлүүлэхийг мөн хориглож байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Elon Musk-ийн X платформтой холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Их Британий технологийн яамны сайд Liz Kendall-ийн тайлбарч байгаагаар ийм дүрс нь эмэгтэйчүүдэд чиглэсэн хүчирхийлэлд ашигладаг зэвсэг гэж тодорхойлжээ. Эсвэл улсын засгийн газар 2026 оны ихэнх үеэс хойш 116 хоригдлыг сулласан гэж мэдээллээ. Харин хүний эрхийн байгууллагуудын мэдээллээр энэ тоо 49-өөс 65 гэж таамаглаж байна. Хоригдлын гэр бүлийнхэн болон дэмжигчид нийслэлийн каркасын шоронгуудад цуглан шүнжин хүлээн суулгажээ. Суллагдсан хүмүүсийн ихэнх нь төрийн доктортой байдлыг алгалуулсан гэх хэрэгт холбогдсон байжээ. Google компани толгой компани болох Alphabet зах зээлийн үнэлгээгээрээ $4 ихнээд $10 давсан 4 дахь компани боллоо. Үүнд Apple компани өөрийн хиймэл оюун ухааны Siri системд Google-ийн Gemini-г ашиглахаар болсон нь нөлөөлсөн байна. Мөн ихтэй үнийн өсөлтөнд 2025 оны сүүлийн улиралд хувьцааны 65% өсөлт гол нь нөлөөлсөн байна. Ийхүү Alphabet, Nvidia, Microsoft, Apple компаниг даган зах зээлийн үнэлгээгээрээ $4 ихнээд $10 давсан 4 дахь компани боллоо. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.